59. Амьдралд удаан тогтвортой явахын тулд даруй байх хэрэгтэй. Даруй байна гэдэг нь хит их хүсэхгүй, хит их авахгүй гэсэн үг. Ингэж чадвал дотоод хүч хуримтлагдана. Дотоод хүчтэй хүн ямар ч нөхцөлд тэсвэртэй байдаг. Энэ бол урт удаан амьдралын үндэс. 60. Галыг хит их хөдөлгөөл унтарна. Огт оролдохгүй бол асахгүй. Зөвхөн цагийг нь олж баг багаар тохируулбал гал ассаар байдаг. Улсыг ч мөн адил хит их оролцож, хит их захирах хэрэггүй. Хит оролцвол байдал муудна. Харин баг оролцож, итгэж чадвал бүх зүйл аяндаа зохицно. Мэргэн удирдагч баг оролцож, их итгэдэг учраас байдал өөрөө зохицолтоонд ордог. 61. Ус доошоогоо өрсөж, гол горих далайд цутгадаг шиг том улс орон даруй байж, доогуур байр суурь баривал жижиг улсууд аяандаа түүн рүү тэмүүлнэ. Жижиг улс томын өмнө бардамнахгүй, даруй байж чадвал аюулгүй хамттай эвтээ оршиж чадна. Том улс хүчээр дийлэх гэж оролдвол эсэргүүцэлтэй тулгарна. Жижиг улс дайсагнан халдвал өөрөө хохирно. Даруй байдал нь ялалтын түлхүүр юм. Доогуур байж чаддаг хүн жинхэнэ хүч нөлөөтэй байдаг. Ингэж байж том жижиг аль аль нь өөртөө ашигтай, зөрчилгүй, зохицолтон оршиж чадна. 62. Даав бол бүх зүйлийн орогнох газар юм. Сайн хүнд бол түшиг. Алдаа гаргасан хүнд аврал. Нэр хүндийг сайн үйлс, сайн үгээр олж авч болно. Харин даав нь бүх үн цэнээс ангид байдаг. Түүнийг хэн ч эзэмшиж чаддаггүй. Иймээс шинэ удирдагч сонгогдох үед өөрийн эд хөрөнгө, мэдлэг чадвараараа туслах гэж бүү яар. Үүний оронд түүнд даавг зааж өг. Даав бол хэнийг ч орхидоггүй. Хүн алдаа гаргалаа гэд хаягдах ёсгүй. Тиймээс даавг хүмүүс эртнээс эрхэмлэж ирсэн. 63. Хүчлэхгүйгээр хий, хэтрүүлэхгүйгээр ажил. Жижиг зүйлийг том мэд, энгийн зүйлийг чухал мэд хар. Асуудлыг жижиг байхад нь шийд. Том зүйл үргэлж жижигхэн эхлэлтэй. Мэргэн багш хизээч агуу ихэд шунаж тэмүүлдэггүй. Тиймээс л тэр агууг бүтээдэг. Бэрхшээлтэй тулгархдаа тэр зогсож, түүндээ өөрийгөө даатгана. Өөрийн тав тухыг илүүд үздэггүй учраас бэрхшээл түүнд бэрхшээл болдоггүй. 64. Аливаа зүйл эхлэхдээ амархан байдаг. Эвтэрч амжаагүй байхад нь засах амар. Замбраагүй болоогүй байхад нь эмхлэх амар.
том мод жижиг соёоноо сургана. Урт зам нэг алхмаас эхэлнэ. Яаран үйлдвэл бүтлгүйтэн атгах гэж хөөх тусмаа алдана. Ажил хэргийг хүчээр дуусгах гэж оролдвол бараг болж гүйцсэн ажлаа нураана. Тиймээс мэргэн багш юмсыг өөрийн жамаар нь явуулах замаар үлддэг. Эхэндээ ямар тайван байна, төгсгөлдөө ч мөн адил тайван байдаг. Түүнд юу ч үгүй, тиймээс алдах зүйл ч үгүй. Түүний хүсэл нь хүсэлгүй байх. Сурч буйн, сурсан бүхнээ тайлах. Тэр хүмүүсийг анхнаасаа хэн байсныг нь сануулдаг. Тэр даавгаас өөр юунд ч ач холбогдол өгдөггүй учраас бүхнийг ойлгож чаддаг. 65. Бүхнийг мэднэ гэж бодсон хүмүүсийг удирдахад бэрх болдог учраас эртний мэргэн багш нар ард түмнийг мэдлэгээр дүргэхийг хичээдэггүй, харин үл мэдхийг зааж өгдөг байв. Хүмүүс өөрсдөө юу мэдэхгүйгээ ухаарах тусам ойлгож бодох нь сайжирч зөв замаа өөрсдөө олж чаддаг. Хэрэв та удирдлагын ухаанд сурахыг хүсвэл ухаалаг баян байхыг бүү эрмэлз. Хамгийн энгийн хэв загвар хамгийн тодорхой байдаг. 66. Бүх гол мөрөн далайд тусдагдаг учир нь далай доогуур оршдогтой холбоотой. Даруй байдал нь түүнд хүчийг нь өгдөг. Хэрэв та олныг удирдахыг хүсвэл өөрийгөө тэднээс доор тавих хэрэгтэй. Хэрэв та олныг манлайлахыг хүсвэл эхлээд тэднийгээ дагаж сурах хэрэгтэй. Их багш ард олноос дээгүүр оршдогч хэнд ч түүний доор байгаа мэт санагддаггүй. Тэр хүмүүсийн өмнө алхдагч хинч удирдуулж байна гэж мэдэрдэггүй. Тэр хинтээ ч өрсөлддөггүй. Тиймээс хинч түүнтэй өрсөлддөггүй. Бүх хүн түүнд талархдаг. 67. Зарим хүмүүс миний сургаалыг утгагүй гэж хэлдэг. Зарим нь түүнийг дэндүү дээгүүр хэрэгжих боломжгүй гэдэг. Харин өөрийн дотоод руугаа өнгийж харсан хүмүүст энэ утгагүй зүйл нь төгс утгатай санагддаг. Мөн түүнийг амьдралдаа хэрэгжүүлсэн хүмүүст энэ сургаал нь гүн гүнзгий үндэстэй байдаг. Надад 3 л заах юм би. Энгийн байдал, хүлээцтэй байх, инэрэнгүй байх. Эдгээр нь хүнийг гаднаас чимэхгүй, харин дотроос нь бат бөх болгодог. Энгийн байдал гэдэг нь хит ихийг хүсэхгүй, байгаа зүйлдээ ханж амьдрахыг хэлнэ. Хүлээцтэй хүн яарахгүй, хүчээр тулгахгүй, аливаа зүйлийг цаг нь болоход эрүүлж бас орхиж чаддаг. Инрэлтэй хүн бусдыг гэмтээхгүй, инрэл байвал айдас багасна, айдас багаснаар жинхэнэ зориг төрнө. Эдгээрийг баримталбал амар амгалан тэнцвэртэй амьдарч чадна. 68. Хамгийн шилдэг тамирчин
Өрсөлдөгчөө хамгийн сайн дээрээ байхыг хүсдэг. Хамгийн шилдэг жанжин дайсныхаа оюун ухаанд ордог. Хамгийн шилдэг бизнесмен нийтийн сайн сайхны төлөө үйлчилдэг. Хамгийн шилдэг удирдагч ард түмнийхээ хүслийг дагдаг. Тиймээс тэд нар өрсөлдөхгүй байх ёсыг биежүүлдэг. Тэд өрсөлдөх дуртай биш гэж юу? Үгүй ээ. Гэхдээ жинхэнэ дайчин дайсгандаггүй, жинхэнэ ялалт бардамналгүй, бусдыг ялж чаддаг хүн өөрийгөө ялсан байдаг. 69. Сайн жанжин баатрууд хэлэхдээ эхлээд алхахын оронд хүлээж ажиглахын дээр гэдэг. Энэ нь урагшлахгүйгээр урагшилж, зэвсэггүйгээр тулалдахын жишээ. Өрсөлдөгчөө дутуу үнэлэхээс илүү том алдаа үгүй. Өрсөлдөгчөө дутуу үнэлэх гэдэг нь түүнийг муу хүн гэж бодохыг хэлнэ. Ингэж бодвол та өөрийн 3 эрдэнэсээ устгаж өөртөө дайсан нь болдог. Нэгэндээ буулт хийж чаддаг хүн л ялалт олж авдаг. Дал. Миний сургаалыг ойлгоход маш хялбар, хэрэгжүүлэхэд ч амархан. Гэхдээ зөвхөн оюун ухаанаар үнийг бүрэн эзэмших боломжгүй. Миний сургаал энэ ертөнц үүсэхээс өмнө ч байсан. Та миний тухай мэдхийг хүсвэл зүгээр л өөрийнхөө зүрхэн дотор руу хар. 71. Мэдэхгүйгээ мэдэх нь ухаан. Мэдэхгүй байж мэддэг юм шиг аашлах нь өвчин. Өвчнөө таньсан хүн эдгэрч эхэлдэг. Мэргэн хүн өөрийгөө эмчилж чаддаг. Өөрийгөө бүх мэдлэгээс чөлөөлсөн учраас мэргэн хүн жинхэнэ бүтэн байдаг. 72. Хүмүүс өөрсдийн мэдрэмжээ алдахаараа шашинд ханддаг. Өөртөө итгэх итгэлээ алдахаараа эрх мэдэлд түшиглэж эхэлдэг. Хүмүүсийг будилж төөрүүлэхээс сэргийлэн мэргэн хүн хоошоо ухардаг. Тэрээр хүмүүсийг сургаал номлолгүйгээр сургаж чаддаг. 73. Даун үргэлж тайван амгалан. Тэрээр тэмцэлгүйгээр ялж, үг хэлэлгүйгээр асуултанд хариулж чаддаг. Дуудан залалтгүйгээр өөрөө ирдэг. Тэр төлөвлөгөө зохиолгүйгээр аливааг бүтээдэг. Түүний хүрээ оршихуй нь бүх ертөнцийг хамардаг. 74. Хэрвээ бүх зүйл өөрчлөгддөг гэдгийг ойлговол юуг ч барьж авах гэж хичээх шаардлагагүй болно. Хэрвээ үхлээс айхгүй бол ямар ч зүйлд хүрч чадна. Ирээдүг хүчээр удирдах гэж оролдох нь жирийн хүн дархны багжаар оролдон өөрийгөө гэмтээхтэй адил.
75. Татвар хэд өндөр бол хүмүүс өлсгөлэн үзнэ. Засаг хэд оролцвол ард түмэн сэтгэл санаагаар унж эрч хүчээ алдна. Хүмүүсийн төлөө ажиллаа хий гэхдээ хүмүүст итгэж өөрөөр нь байлга. 76. Няраа хүүхэд төрхтөө зөөлөн уян налархай байдаг. Хүн харин өгсний дараа хатуу хөшүүн болдог. Өв сургамал зөөлөн уян байдаг. Ургамал өгөхээрээ хуйраа хэврэг болдог. Иймээс хатуу нь мөхлийн талд, зөөлөн уян нь амьдралын талд байдаг болоо. 77. Энэ ертөнцид та үйлчлэхдээ нум татахтай адилхан байдаг. Нум татахад нумын дээд хэсэг нь доошоо бөхийж, доод хэсэг нь дээшээ өргөгддөг. Илүүдэл дутагдлыг тэнцвүүлж, төгс тэнцвэрийг бий болгодог. Хэтэрхий ихээс нь авч хүрэлцэхгүйд нь өгдөг. Харин хэтэрхий хянахыг оролдож хүчээр эрх мэдлээ хамгаалдаг хүмүүс даавгийн эсрэг чиглэл зогсож байна гэсэн үг. Тэд дутмаг нэгнээс нь авч аль хэдийн илүүтэд нь өгдөг. Мэргэн хүний баялаг төгсгөлгүй учраа тэрээр хэдийд дандаа өгч чаддаг. Тэр өөрийгөө хэний ч дээр гэж боддоггүй. Хариу нэхэлгүйгээр үлдэж, гавьяаг өөртөө авалгүйгээр зорьсон хэрэгээ гүйцээж чаддаг. 78. Ус уян зөөлөн атлаа, хатуу гүйсгэн хөшүүнийг зөөллөн. Зөөлнө нь хатуугаа дийлж, энэрэнгүүн ширүүнээ ялна. Үүнийг хүн бүр мэддэгч амьдралдаа шингээдэг нь цөөхөн. Мэргэн багшийн зүрхэнд муу мухай орших орон зай байдаггүй. Уй гашуу дундч тэрээр амгалан оршиж чаддаг. Тэр хүнд туслах гэж хүчилдэггүй. Тиймээс түүний зүгээр байж байгаа нь л их тус болдог. Сонсоход ойлгогдохгүй зөрчилтөө мэд. Үнэн үгс ихэнхдээ худлаа мэд сонсогддог. 79. Бүтэлгүйтэл бол боломж юм. Хэрэв та бусдыг буруутгавал буруутгалын төгсгөл гэж байхгүй. Тиймээс мэргэн хүн өөрийн үүргээ биелүүлж, өөрийн алдаагаа засна. Тэр хийх ёстойгоо хийж, бусдаас юу ч нэгтэггүй. 80. Хэрэв улс орон ухаалгаар удирдагдвал ард иргэд нь амгалан сэтгэл дүүрэн амьдрна. Тэд өөрсдийн хөдөлмөрийг таашаан ажил хөнгөвчлөх төхөөрөмж барих гэж цагаа өрөхгүй. Нутаг ус, гэр орноо чин сэтгэлээр хайрлан хол явах хүсэлд амархан автахгүй. Тэрэг унаа байвч хол явахгүй. Зэвсгийн агуулах байвч зөрчилд хүрэн хэрэглэхгүй. Амралтын өдрүүдэд хүмүүс ар гэрийнхэнтэйгээ хоолоон хийж
ам шимтгийг нь хуваалцсан алжаалаа тайлж инээд баяраар дүүрэн өнгөрөөнө. Хэдийгээр хөрш улс хажууд нь ойрхон оршивч хүмүүс тийш очиж үзэлгүйгээр хөгшин насыг амгалан өнгөрөөж хорвоог сэтгэл хангалуун үднэ. 81. Үнэн үг гоёмсог сайхан байдаггүй. Гоёмсог үг үнэн байдаггүй. Мэргэн хүн өөрийгөө батлах гэж зовдөггүй. Батлах гэж зовдог хүн мэргэн биш. Мэргэн хүн бусдад хийх тусна их байх тусам жаргалтай болдог. Бусдад өгөх зүйл нь их байх тусам баян болж сэтгэл нь дүүрдэг. Мэргэн хүний удирдах арга, эрх мэдэл, хүч биш бүлгөө. Даавгийн ертөнцийг тэжээх арга нь зөөлнөө даган инрэх бүлгөө.